Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлгийг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бацаа болон мөнхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давхаж хүрээтэй бодоатгал ногоон ирээдүйн хөгжүүлэн үрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бүгд төрөж байна. Өдрийн мэнд заяа сайн явж ирв үү? Зя өдрийн мэндийг хүргэе. За сайн явжирлаа. За заяа маань алс хуулын Америк орн руу ажиллаар яваад ирсэн байгаа тийм. За тэгээ 2 жилийнхаа өдрөөс байж чадаагүй. Жоо харамсалтай болсон. Тийм төрсөн өдрөөрөө байхгүйсэн шүү дээ. За эх жилийнхаа төрсөн өдрөөр байгаарэ. За тэгэлгүй яхаа. За өнөөдөр Атлас нэвтрүүлгээр бид хоёр Африк төв рүү ажиллан очих гэж байна. За ингээд Африк ТV-ийн ардчилсан дэлхийд дээр Конго нэрт 2 улс байдаг. Ер нь яг адилхан нэртэй улсууд бол хэд байдгийг. Одоо яг Конго нэртэй 2 улс байдгийг. Нэг нь ардчилсан Конго, нөгөөх нь бүгд найрамдах Конго гэдэг. Одоо яг хойно нутаг улснуудыг. Энэ 2 улс маань дэлхийд дээр хамгийн ойрхон нийслэлтэй. Нийслэл Бразавил, Киншаса хоёр одоо Конго мөрний хоёр талд ингээд ирэг дээр бие бинийгээр хараад иж идэг юм улс үүдэг. За тэгээд энэ удаа бид нар ардчилсан Конго гэж энэ улсын талаар. Энэ улс болохоор зөв товчоор хэлэх юм бол Африкийн хамгийн эмгэнэлтэй улс. Хамгийн эмгэнэлтэй улс. Тэгс мөртлөө хамгийн их нөөцтэй улс дэлхийд дээр. Байгалийн баялаг нөөц бол асар их. Энэ нөөцтэй улс маш азгүй замыг туулсан юм улс байгаа. Тэгээд байгалийн одоо баялаг нөөцөөс гадна энэ улсын одоо ан амьтан газар зүйн одоо байрлалтай. За ерөнхийдөө байгалаас өгж байгаа бусад нөнөг үр шим маш өндөр юм улс. Энэ улсын талаар одоо бид ямарчсан ярина. Тэгээд сонирхолтой дугаар авах. За тийм. За чи сая хоёр нийслэлийг нь ярьлаа шүү дээ. Одоо өнөөдөр бид хоёр ярих арчилсан бүгд найрамдах Конго улсын нийслэл нь бол Киншаса. Нөгөөх нь бүгд найрамдах Конго улсын нийслэл нь Бразавил. Гэтэл энэ хоёр хоорондоо 7 км-ийн зайтай гинэ. Гэтэл нэгнээсээ нөгөөх рүү очих нь нөгөө Конго мөрнийг давхад ийм одоо сал шиг юмар явдаг маш төвөгтэй гин. Тэрний оронд бараг хүч улсынх нь нисэх буудлын руу нисээ тэр нисэх буудлаасаа Киншаса руу нисэж ирэх нь эрсдэл багтай байдаг гэж. Дээрэс нь энэ хоёр ч нэг хамгийн богино нислэгүүд чинь энэ хоёр дээр. Яг Английн нэг жижигхэн хоёр хотын донд хамгийн богино нислэг байдаг юм лээ. Нэг минут нислэгч лөө. Энэ хоёр нийслэлийн оронд хамгийн богино нислэг явна. Гүүр өрж болдоггүй. Конго мөрөн дээр чи Амазонтай адилхан. Гэхдээ одоо гүүр өрөх ажлууд явагдаж байгаа. Гүүр өрч хүмүүс нэр чин гүүрээр айгуу том тийм худалдаа одоо хүмүүсийн солилцоо янз янзын юмнууд бол явах баг. За тэгэхээр Төв Африкийн зүрхэнд орших арчилсан бүгд найрамдах Конго улс нь газар нутгийн хэмжээгээрээ Африкт 2-т ордог, дэлхийд 11-т ордог. Маш том газар нутагтай. За тэгээ байгалийн баялаг нөөцийн хувьд бол үнэхээр баянтай, маш их нөөцтэй, байгалийн баялагтай, үзэсгэлэнтэй байгальтай, хэдий ч мөн маш их сорилттой улсууд энийг. За ийм те 420 дугаар тэдний 20 дугаар зууны түүх бол маш эмгэлтэй. За энэ улс нь асар их ширэнгэн хүчрхэг гол мөрөн, олон өх сатны соёл болон харамсалтай нь колони хар бараах, колон болон тэ одоо авторитет дэглэмийн хар бараан түүхээр бас цусаар түүхэ будсан юм улс юм байна. За Конго улсын газар нутгийг дайрсан Конго гол нь дэлхийн хамгийн их усны урсгалтай голуудын нэг бөгөөд Конгийн айс ав газар нь Амазоны ширэнгэн айс ав газрын 2-т орд юм байна. Түүний дараа ордог. За тэгээд 2 дахь том болж энтэй. Тэгээд энэ бол уур амьсгалт нь маш одоо тэгэхээр нөгөө ширэнгэн одоо монголоор бол rainforest гэдэг юм л да тий. Тэгэхээр уур амьсгалыг нь ботхоор бол их том өрний айс ав газар байна. Ширэнгэн ихтэй, чийгтэй. Ер нь бол ингээл Амазон шиг л баг нүдэн төсөөлж харагдаж. Тийм, ер нь бол Амазоноос нэг ялгаагүй гэсэн үг. За Амазон ч юм болохоор дэлхийн уушиг гэж ярьж байгаа шүү дээ. Амазоныг болохоор Африкийн уушиг гэж ярьдаг. Бас адилхан дэлхийн уушгууд байна гэж. Одоо яг Амазоны юутай адилхан. Ер нь Конго Амазон хоёр чинь хамгийн их устай. Одоо нийл мөрөн одоо хамгийн уртаасаа 1-2 дүү гэж яригдж байгаа шүү дээ Амазонтай адилхан тий. Амазон ч юм болохоор хамгийн их устай. Тэгвэл хоёр дахь хамгийн их устай буюу айс автан Конго мөрөн. Тэгэхээр Конго мөрөн ерөөдөө зөвхөн Конго улсын биш нэргэн тойрны Төв Африкийн бүх улсыг дундаалдаг гэсэн үг. За тэгээ Конго мөрөн өөрөө 4200 км буюу асар одоо хол бас маш урт юм байна. 4200 гэдэг бол. За тэгээд Конгод устай холбоотой зүйл ярихад одоо Конго мөрнөөс гадна одоо нэг Африкийн их нууруудын хагалбараас Конгоор дамждаг. За одоо Америкт бол яг их нууруудын отгорж үүдэн шүү дээ. Тэнтэй адилхан. За энэ дээр бол хамгийн гол нуур бол Танганьик нуур гэдэг. Одоо Конгийн хил дээр үүдэг. За Танганьик бол дэлхийд яг цэвэр усын нөөцөөр байгаль нуурын дараа 2-т ордог.
Маш гүн хагалбартаар байдаг. Маш их цэвэр усны нөөцтэй гэсэн үг. За дэлхийд нийт нуурын хувьд бол нөөцийн тоогоор 3 дурдаг. Мэдээж Каспийн нэгслэгт орж байгаа шүү дээ. Ойлгомжтой. Асар их устай тий. Тэд давстай 1.2% хэмжээлөө давстай. Дараа нь байгаль тэгээд Танганик гэж одоо тэгсэн мөртлөө газар нутгад бол Танганик бол тийм том бол нуур биш шүү дээ. Одоо Америкийн хойд Америкийн их боол нуур, их баавга нуур, дээд нуур эдрийг утгах юм бол тий. Тэгэхээр ийм одоо устай холбоотой 2 том юм гол одоо нэг гол нэг нуур бол ямарсан Конгод байна. За. Тэр нь голын нэрээр нэрлэгдсэн улс ер нь баг Конгос өөр Бэн гэдэг аюу сонирн биш үү? Дэлхийд дээр Амазон гэж улс байхгүй, Миссисипи, Миссури, Дунай, Нийл гэж байхгүй. Нийл гэж байхгүй тий. Хамуу дараас сүр дээр. Хамуу дараас сүр дээр гэж байхгүй. Ресторанууд байгаа тийм. Меконг гэж байхгүй, Инд, Ганга тий, Шар хөх ингээд дэлхийн Лена, Об ингээд харахаар өсө том өрнөч нь дандаа л юу хагаад байгаа байхгүй. Тэгэхээр улсын нэрээр нэрлэгдсэн бас нэгээр мөрөм Африкууд нэрлэдэг юм байна шүү дээ энэ бол. Тий, нэгээр байна тий. Нэгээр мөрөм байна тий. Одоо ингээд бодсон чинь. Яа, гайхалтай улс болж таарлаа. За тэгэхээр энэ улс сайхан хүн ам нь бол маш их. Африк дэвдээ 2-т ордог юм байна бас. Одоо албан тоогоор бол 124 сая хүн амтай. Нигерийн дараа. Нигерийн дараа орж ин тий. Хабиж альжир байгаагүй. Үгүй газар нутгаар хэлж ирнэ гэдэг Аа, байхгүй. газар нутгаар альжир нэг. Хүн амаараа Нигер нэгтдэг. За тэгсэн хэрнээ энэ улс маань хамгийн их Францаар ярьдаг хүн амтай улс юм байна бас. Киншаса ч Францаар ярьдаг улсуудаасаа нэг дуртай багш хотно. Парисаас их хүн амтай гэсэн үг юм бол. Тийм тэгэхээр Парисаас одоо Францын нийслэл Парисаас их хүмүүс Францаар ярьдаг байх нь шүү дээ. Киншасад Конгоноос тийм байна. За нийслэл хотонд дөрөв саяны хэлсэн бол Киншаса. Гэхдээ 200 гаруй бас угсаатны бүлэгтэй бөгөөд тэд нар өөр өөрсдөө хэлтэй. За энд нь Конго, Луба, Монго зэрэг бантуу гаралтай. Одоо тий үндэстнүүд амгаалдаг бол мөн нутгийн уугуул эргээд ойн амьдардаг одоо тий төвөрлөгчд, анчин төвөрлөгчд пигмейчүүд бас байдаг. За пигмейчүүдийн талаар сонирхолтой баримтаа олцсон. Нэг юм хэлж байна. Конг айгүй хэрэгдэд анч янз янзын мөргөлдөө их байдаг. Бас нэг гол шалтгаан дээр энэ ухсад маш олон ухсад. Маш олонтой ухсад. 200 гэдэг чинь бас олон байна тий. Яг хойдолд нь Камерун байгаа шүү дээ. Камерун чинь жижиг мөртлөө бас яг тийм олон ухсад төрөлтэй. Тэгэхээр Африкийн ягнээс бол энэ ухсадны одоо юу хөр бол маш их байна л да. За тэгээд албан ёсны хэл нь Франц боловч Лингала, Суахили, Конго, Чилуба зэрэг хэлнүүдийг өдөр тутамдаа түгээмэл хэрэгэлдэг. За тэгээд Конго улсын түүх нь бол 20 дугаар зууны түүх нь онцгойлно тий. За пигмейчүүд яригсэн шүү дээ тий. За тэгээ. За пигмейчүүдийг эхлэе. За пигмейчүүд гэж чиний хэлээд байна. Тэгэхээр дундаж өндөр нь 150 см өндөртэй хүмүүс. 140-150 тий. Тий, намхан хүмүүс биш. Пропорц нь одоо ч юм уу тийм хүмүүс биш, зүгээр энгийн пропорцтой гэтээ бие нь давжаа жижиг хүмүүс. За тэгээд энэ хүмүүс археологийн олдроор 90,000 жилийн өмнө одоо Төв Азийн газар нутгаар одоогийн Конго мөрний самд айсам нутгаар амьдран сурч исэн уугуул ирэхэд болох нь тогтоогддог. Гэтэл Бантуу овгийнхан бүр сүүлд 2000-аас 3000 жилийн өмнө нэгээр хвцаагаас ирж байгаа. Хойноос ирж суурьсан байгаа. Тэгэхээр Конго яг үндсэн уугуул хүмүүс бол пигмейчүүд, пигмей хүмүүс. Ягаад ийм жижиг хүмүүс энэ Конго аймаг одоо ихэнх эдгэр чинь нэг мод руу авирж одоо хамгийн анхны одоо ойд амьдардаг одоо юу хэмдэ гатрид хүмүүс юм уу одоо анчин түүрлэгч яг үнтэй тийм хүмүүс болж таарж байгаа юм те. За тэгээ эдгээр маань яагаад намхан бэ гэхээр те Төв Африкийн ширэнгийн ойд амьдардаг хид хідэн өөр угсаатны бас бүлгүүд байгаа юм байна. Зөвхөн нэг угсаатыг пигмей гэж нэрлэдэг юм байна. Нилээ эдэн угсаатны бүлгүүд байдаг бөгөөд тэднийг нийтлэгээр нь пигмей гэдэг учраас намхан учраас. За шалтгаан нь юм байна. Намхан байх нь нөгөө мод бут дундуур явхад хялбар. За тэгээ дулаан чиглэг орчинд биеийн дулаанаа зохицуулахад давуу тал бий болгосон. Тэгээд мөн ой дотор зүхтэж одоо ан арайднаас зүхтэж бас төвөр ан хийж амьдрахад одоо тэр хүний биений онцлог нь л тийм шаардлагатай нөгөө тухайн газар нутагтаа л тэгээ хөгжсөн. 90,000 жилийн өмнөөс гэдэг чинь маш эрт үеэс амьдарч байсан биз дээ. За тэгээ бас хоол тэжээл нь холбоотой. Уламжлалт амьдрал нь бол ан агнуур, жимс зүгийн бал төвлөх байсан болохоор нөгөө өнөөгийн бидний иддэг одоо хүнд уураг, амьтны гаралтай уураг маш бага хэрэгэлдэг байсан байгаа тухайд. За тэгээд энэ нөгөө тогтвортой уураг илчлэг одоо хязгаарлагдмал. Тэгээ энэ хүүхдийн өсөлтөнд нь нөлөөлөд ер нь бол дунджаараа жижигхэн болоод тэр нь өндөрт нь нөлөөлсөн. За мөн удамшлын нөлөөнүүд байдаг юм байна. За тэгээд судалгаагаар пигмейн одоо бүлгүүдэд өсөлтийн даврын үйл ажиллагаатай холбоотой генүүд нь өөр байдаг ингийн биднээс. Өсөлтийн үе богино хандлагатай байдаг гэн. Одоо шилжилтийн нас өсөлтийн үе нь бус хүмүүсийг бодвол тийм байна тийм учраас. За тэгээд энэ нь бол нөгөө мянган жилийн турштай одоо хувьслын явцад бий болсон ойд илүү сайн дасан зохицсон хүмүүс амьд үлдэх чадварт нь тэгээд мөн одоо хэрглэж байгаа нөгөө хоол хүнс төвөрлөгтэй олдож байгаа олдсоос хамаарат
хүнс тэжээлийн чанараас болоод ийм өөрчлөлт бий болсон. Тэгэхээр пигме гэдэг нь бол үндэстэн биш. Нилээ хэдэн авг аймагуд байгаа юм байна. Эмбути, Ака зэрэг өөр бүлэг байдаг. За тэгэхээр пигме гэхээр бас бүгдээр намхан биш юм байна. Гэтэ ер нь бол дундаж өндөр нь харьцангуй намхан жижиг. За тэгээ одоогоор 200-аас 600 мянган орчим пигмичүүд байгаа юм. Зөндөө шүү дээ. Зөндөө. Тэгээ зөвхөн Конгод байдаг. Арчилсан Конгод байна, бүгд найрамдах Конгод байна, Камерунд байна, Төв Африкийн бүгд найрамдах улсад болон Габонд байдаг. За тэгээд харамсалтай нь энэ хүмүүсийн түүх ер нь бол маш юм хэмнэлтэй. Колоноосоо эхлээд өнөөдрийг хүртэл гэтэл энэ хүмүүс өөрөө Төв Африкийн бүс нутгийн уугуул иргэд 90 мянган жилийн өмнөөс энэ хүмүүс тэр газар амьдарч байсан гэдэг те. Археологийн баримт, түүхийн баримтууд олддог боловч за ингэсэн байна. Нөгөө 19 дугаар зуунд чинь нөгөө ингээл колони давлгаа одоо Африк гэдэг колонилж эхэлж штэ. Энэ үед Бэлэг тухайн үед ямар ч колонгүй байсан юм байна. Тэгэхэд Европын нөгөө бусад хүчрхэг гүрнүүд чинь бүгд колонтой байгаад байдаг. Бэлэг колон байхгүй. Тэгэхээр Бэлэг колон улстай болохыг хүсээд тэрхэнд нь Бэлгийн хаан 2 дугаар Леопольд колонтой болъё гэж шийдсэн. Гэхдээ тэгж шийдэхдээ хамгийн аимшигтай нь тэр нөгөө хүмүүнлэг колон бий болгоно гэдэг юм пропаганда тий сурталхуулгаар Европ тэрийгээ сурталчлаад би одоо тий соёл иргэншил, боловсрол, ангаах ухаантай орчин цагийн гэрэлгээгээ хөгжлийг Африкийн төвд аваачих гэж байна гэдэг зорилгоор одоо хурц зэрэгэлдээ эзэрхэг одоо гүрнүүд байгаа шүү дээ. Тэнд одоо эдийн засгийн ашиг сонирхолтой тэр улсуудыг ятгаад 1885 онд болсон Берлиний чуулганаар өөрөө одоо энэ үзэл санаатай алсын тэр бүс нутаг зориулсан алсын санаагаа сурталчилсан байна шүү дээ. Би соёл иргэншил, боловсрол, хүмүүнлэгтэй хөгжил дэвшлиг тэр бүс тавиачаа хүмүүнлэг ус бий болгоно гэж хэлсэн байгаа. Тэгээ тэр улсаа Конгийн чөлөөт улс гэж нэрлсэн байгаа. Конго Фри Стейт гэж байгаа юм шүү дээ. Аимшигтай. Тэрийг нь тэгээд барууны орнууд хүлээн зөвшөөрч зөвшөөрлөө гэдээ одоо Бэлэг тэр бүс нутгийг колоничлох эрхийг харамсалтай те. Ягаад Европын гүрний өөр улс тэнд байгаа газар нутгийн хүмүүсийг эрх мэдлэг өгöd байгаа нь тэр нөө колони аимшиг л байна л да те. Африкийг хувааж авдаг гэдэг шиг те. Тэгсэн. Гэтэл нөгөө Леопольд 2 дугаар хаан яасан бэхээр яг юу болгоогүй. Бэлгийн колони болгож зарлаагүй өөрийн хувийн улс болгосон. Тийм өөрийнхөө хувийн колони болгоцсон. Тэгээд нөгөө колончлоод нөгөө тэр Конг мөрний айсав газрыг ингээд судлаад одоо ашиглах юу вэ гэж харж байгаа ш тэд нар чинь те. Гэхдээ пигмичүүдэд тулгарсан байна. Пигмичүүдэд тулгараад энгийн хүмүүсээс харьцаад Европуудыг бодвол тэр хойд Европуудыг бодвол бүр жижигхэн байгаа ш те. Жижигхэн тийм хүмүүсийг олж хараад маш сонирхолтой санагдсан. Тэгээд тэднийг ер нь бол Юрусын жижиг биетэй мэдэгдэхгүй нууцлаг одоо хэсэг хүмүүс гэж тэмдэглээд ер нь судалгаа хийчихсэн байгаа. Тэгээ хамгийн аимшигтай энэ хүмүүсийг Европ руу нөгөө үзэсгэлэнт үзүүлэн зориулж музейд зориулж тэр хүмүүсийг маш ихээр явуулсан. Тэгээд анх тэднийг одоо тайлбарлахдаа бол юу гэж одоо хэлжтэй одоо судлаачид маань энэ хүмүүсийг ингэж үзлээ гэж хэлж байгаа шүү дээ. Эднэр бол одоо хүний төрөл зүйлийн анхдагч хэлбэрээ. Өнөөгийн бидний төрөл зүйлд хурж хөгжөөгүй байгаа. Тэгээд маш доогуур хөгжсөн соёл иргэншлийн хувьд одоо хүний хөгжлийнхээ эхний шатанд явж байгаа гэж тайлбарласан байгаа. Харамсалтай нь тэр нь бол одоо харамсалтай ч явах хамгийн гоё нь өнөөдрийн байдлаар бол энэ хүмүүсийн тухайн үеийн энэлт дүгнэлт бол буруу байсан байна. Энэ хүмүүс чинь газар нутгийнхаа онцлог зориулаад л юм болохоос биш анхдагч доогуур хөгжсөн соёл иргэншлийнхээ эхний шатанд явж байгаа гэсэн үг биш гэдэг судалгаанууд гарсан. Тэгэж Европ орныг пигмечүүдийг одоо аваачаад колони одоо үзэсгэлэн гэж одоо зохион байгуулад угсаатны шоу гэж нэрлээд тэр хүмүүсийн өөр байдлуудыг Европоор ингэж одоо хүмүүсийнтэй нүдийг баясгах гэж. Одоо цоронд хийчээд тэг пигми хүмүүсийг хүмүүст харуулдаг гэсэн. Яг амтэн шиг байсан тийм. Энэ бол бүрэн аимшигтай. За гэтэл харамсалтай нь өнөөдөр ч гэсэн энэ пигме улс колони үед бол тэгэж те одоо үзүүлэн болж доромжлуулж байсан байгаа. Харамсалтай нь өнөөдөр болтол энэ пигме угсаатан байдаг Африкийн улсуудад ч гэсэн эдний эрх маш ихээр одоо зөрчигдөж идэг. Учир нь нөгөө уламжлалт нөгөө амьдрах орчин ой ширэнгэд амьдардаг учраас нөгөө боловсрал эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж, бичиг үсэг тайлагдах боломж нь харьцангуй бага ялгуурлан гадуурхагддаг хэвээр байдаг юм байна. Тэгээ маш олон хүн байна тий. За 2 дугаар Леопольдын хувийн колоны талаар жоо ярих хоёлаа. За 1885-аас 1908 оны хооронд яг 2 дугаар Леопольдын хувийн колони ч дараа нь болохоор Бэлэг улс өөрөө Бэлгийн колони болгож авсан байдаг. За энэ үе бол дэлхийн түүхэндх колончлын хамгийн харгас бүр хамгийн харгас. Одоо Өмнөд Америкийг Испанчууд колончлсноос айхтар байгаа байхгүй тий. Нидерландууд энэ манай Азиудыг колончлсон айхтар маш олон юмнууд болж ирсэн. За яагаад тэгэхээр энэ Конгог бол тухайн үед бол
ерөөсөө эдийн засгийн сонирхлоор хэн авч ирсэн. За цаашаа бол худлаа яриад авчиж байгаа шүү дээ. Бид нар бол ингээ боловсрол аюул юм хөгжүүлнэ гэж байгаа. За Конго мэдээж байгалийн маш их нөөцтэй байсан. За тэгээ хамгийн гол нь тухайн үед бол эрдэм юмсэн. Яг бол тухайн үед автомашин дэлхий дээр гарч ирээд одоо нефт болон нефтээс гадна дугуй резин маш их юутэйсэн, эрэлттэй байсан. За Конгол резин одоо каучук буюу яг тэр нөө эрзэн гаргаж авдаг тэр модтой байсан. Тэр модны нөө цагаан шингэн байгаа шүү дээ. Тэрийг хатаагаад одоо эрзэн буюу дугуй гаргаж авдаг. Яаж яах энэ технологи нь гүүдэр гэдэг дугуйд шүү дээ. Тэрний одоо тэр гүүдэр гэдэг нөхөр ингээд тэр каучукаар яаж ингээд гатуу бүх дугуй бүх юмнуудыг ингээд гаргаад ирсэн байсан. За дээрэс нь зааны яс маш үнэтэй байсан. За ингээд эрзэн зааны ясны одоо эрэлт болон олборлолтыг сайжруулах нь хүчээр хөдөлмөр хэрэглэл болдог гэсэн. За ингээд сонсоход юм боловч цаашаа ингээд явах нь бүр аимшигтай юм орж ирж байгаа. За ерөөсөө энийг олж ирэнгүүт хүмүүсийг ерөөс тамалж хороодог гэсэн. За тэгээд нэг хүн одоо алахын тулд нөө буу өрөхгүй өдр чинь ингээд ямар нэгэн байдлаар сум үнэтэй байгаа шүү дээ. Сум өрөхгүй тулд өгсөн хүмүүс яах ингээд гарыг тайрч ингээд авчиж өгдөг гэсэн юм байна л да. За би энэ үнийг аллаа, тэдүүн аллаа гэж. Тэгсэн чинь зарим тохиол нөгөө чинь амьд хүмүүсийн хүүхдүүдийн гарыг аяг тасалдаг гэсэн. Энэ соёл нь одоо соёлч гэхээс энэ нэг муухай юм нь одоо болтол Африкийн зарим газруудад иргэний дайнтай газрууд байдаг. Очоод гарыг тасалчдаг. Тэгээ тийм гаргуу хүүхдүүд ч юм уу одоо эмэгтэй эрэгтэй тэр юусэн ялгадаг байсан баг. Эрэгтэйчүүд тэр маш их байдаг те. Тэр энүүд болохоор энэ муухай бас юу бол бас гараж ирсэн байдаг Конго тэр. За тэгээд хэдэн сая хүн өсөглөн хүчирхийлэл өвчнөөр нас орсон байдаг. Бүр системтэй хүчирхийлэл хийсэн гэж байгаа тэр чинь бүр. За тэгээд цаавж гараа. Хүмүүнлэгийн сүрэл болсон ч юм те. За шууд тулаан өсгөлөн дөрвөлтөөс гадна олон хүний амь насанд бол энэ юуны үед бол одоо хүрсэн байдаг. За тэгээд Леопольдын үеийн юунууд бол илрүүлж гаргаж ирсэн байдаг. Европод гаргаж ирээд яагаад илрүүлж гаргаж ирсэн бэ гэхээр энэ юу байсан байдаг. Цаан ч болохоор нөхөр ингээд эхлээд өөрөө бол айгүй гоё усаар болгоно гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл маш харгас юм болж байгаа гэдэг мэдээлүүд Европт гарч ирсэн байдаг. Тэгээ Америк болон Европын хэвлэл мэдээллүүдээр ер бусыг харгислал болоод байгааг. Тэгээ дэлхийн мэдж гисэн гэсэн үг л дээ тий. Тэгээд дэлхийн барууны орнуудын шахалтаар Леопольд өөрөө 1908 онд өөрийн колоноос татгалзаад 1908 оноос Бельгийн улсын колони болсон тий. За тэгээд цэргүү цумуурын тул тэгдгээс гадна одоо хамгийн аимшигтай үний бэлэгдэл болж эхэлсэн байдаг. Тосготыг одоо квота одоо эрзийн нэг өгсдөө юм байна л да. Квота биелүүлэхгүй эхнэрүүдийн нарцалдаг. Тосгоны шатаадаг. За зодох бол юу ч хийж байгаа. За шууд алах явдал бол маш их түгээмэл болж ирсэн үстээр. За түүхчдийн хувьд ойролцоогоор 10 сая орчим хүн нас орсон байж магадгүй гэдэг. 10 сая гэдэг чинь одоо маш их тоохгүй. Гэтэл энэ 1885 оноос 20 жил хүрэхгүй хугацаанд 17 жилийн хугацаанд шүү дээ. Тийм олон алдсан байдаг. За энэ болохоор хүмүүнлэгийн аягүй том сүрэл болсон. За тэгээд эхэндээ бол Европ Леопольдыг бол Африк соёл түгээгч гэж магтажсэн. Гэвч дараа нь сэтгүүлчд болон номлогчд, ялангуяа Иристийн номлогчд дипломатчд аимшиг нөхцөл байдлыг илчилж эхэлсэн. За Эдмунд Морел Конгос асар их одоо резин гарч явахад зөвхөн бууз зэвсэг орж байгааг харсан. Нэг одоо эрзинээс зөрөөд ерөөсө хоол хүнс янз янзын гоё юм хийсэл дандаа буу ордог гэсэн. Энийг харж ирсэн байдаг. За Рожер Казамет гэдэг хүн Конгод ч мөрдөн шалгалт хийсэн. За түүний тайлан бол дэлхийд цочирдуулсан байдаг. За ингээ энэ шугам 1900 оноод төхөөс Британи, Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээлэл хүний эрхийн хөдөлгөөнүүд гарч ирээд тэгээд энэ шүүмжлүүд гарч ирсэн байдаг. Энэ яад чинь тэгэхээр тэр хүмүүсийн яг нөө дөрөв нэрчиж яг боолоос доор хэмжээнд. Ерөөсөө юм авчирчихгүй бол айгүй хурдан хугацаанд алах тийм юунууд байсан учраас энэ тайлан дэлхийн цочирдуулсан байдаг. За ингээд дэлхийн нийтээрээ Конгод юу болж байгааг мэдсэн учраас Бельгийн парламент Конгыг одоо Леопольдоос хурааж авсан байдаг. Хурааж аваад тэгээд Бельгийн Конго болгосон. За гэхдээ хамгийн харгас үеийн дууссан ч гэсэн дараа нь Бельгийн колоничдыг дахиад нөгөө нэг харгислууд нь явсан. Гэхдээ нөө Леопольдын үеийн харгасаас хамаагүй гайгүй харгасж байгаа юм дэрэг. Гэхдээ бидний хувьд бол тэр чинь бас маш харгас зүйл зөндөө болсон байна тийм. За хоёлаа төр завсарлаад ивент итгэжээд урдъя. За Монгол улсын даатгалын салбарт үйл ажиллагаагаа 30 жил тогтвортой, тууштай, амжилттай явуулж байгаа бод даатгал компани Атлас нэвтрүүлгийг маань ивентгэн та бүгд төргөж байна. За бод даатгал нь Монголын уган даатгалын компаниудын нэг бөгөөд өөрийн харилцагчтай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалттай ирээдүйг зохицорон санал болгодог юм байна. За гадаад дотоод аяллаа даатгал нь гадаад улс оронд ажиллаж амарч буй аялагчдад зориулсан аяллаа гэж бүрэн даатгал ба аяллаа явцад тохиолдож болох гинтийн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд байрлалын хязгааргүй үйлчлэх 24/7 хамгаалт
ерөнхий даатгал юм. За бод соос иж бүрэн даатгал нь дэлхийн тэргуулах International Sauce эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалалттай бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үн төлбөргүй хүргэх давуу талтай. Харин АКСА олон улсын эрүүл мэндийн даатгал нь Монгол улсад амьдарч буй иргэд болон гадаадын иргэд болон тэдний гэр бүл зориулсан даатгал бөгөөд энэ даатгалын зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт хийх болон их оронд нь буцаах зардлыг шийддэг юм даатгал юм байна. Бод даатгал компани маань нь олон улсын эрүүл мэндийн даатгалыг Монгол нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цорын ганц партнер юм байна. Тэгээд аялал амьдралын замнаа л таныг түшиж явах хамтрагч бол бод даатгал байх болно. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг бод зураас insurance.com веб хуудаснаас болон бод claim app утсан дээрээ татаж аваад авах боломжтой. Тэгээд веб хуудасаар нь бод зураас insurance веб хуудасаар ороод хүссэн өөрийн хэрэгцээ шаардлага зориулсан даатгалын үйлчилгээгээ цахимаар авах бүрэн боломжтой юм байна. Зя эвент итгэжтэй баярлалаа. Зя тэгээд Бельгийн Конг явж хагаад 1960 онд Конго улс маань ингээд өөртөө тусгаар ягаад гэх юм бол дэлхийн 2 дугаар дайнд дуусаад ерөөдөө дэлхийд төр колоничлууд ерөөдөө дэлхийд дуусаад Африкийн маш олон тусгаад тогтсон нэг нь Конгос. За Конгийн эцэг гэж ярьдаг. Энэ бол Патрис Лумумба гэж юм байсан анхны ерөнхий сайднаас тийм. За Лумумбагийн хувьд бол улсаа тусгаар тогтнуулаад за зөвлөлт холбоот улстай илүү ойрч учраас барааны улсуудын жоохон тийм дургуцлыг хүргэжсэн. За тийм учраас одоо цэргийн бослог гарах боломжийг бол Мапуту Сесесек ашиглаж одоо Лумумба одоо нас орж за Мапуту ерөнхийлөгч болсон. За ингээд Мапуту ерөнхийлөгч болоод 1965-1990 оны дунд хүртэл Конгос ерөнхийлөгч байсан. За яагаад ерөнхийлөгчөөр ингээд удаан байсан бэ гэхлээр Мапутугийн хувьд бол ерөнхийдөө барууны улсуудыг дэмжиж байгаа коммунизмыг бол түгээхгүй гэж явжсэн. Гэхдээ яг эсэргээрээ өөрөө тэндээ маш харгислал одоо ахаан тусыг бий болгосон. Мапутутай холбоотой маш олон зүйлүүд энэ одоо төрийн системчилсэн одоо авилгал хулгайг дэлгэрүүлсэн. За энийг бол клептокраси гэж нэрлэдэг юм байна. Энэ ямар ч утгатай гэхээр клептокраси гэдэг нь төрийг хулгай хэрэгсэл болгосон Мапуту. За тэгээд авилгал маш их цэцгэлсэн. Иргэн тойрныхан бүх хүмүүсээ одоо алдан шалтгаалсан байдаг. Тэгээ Мапутутай холбоотой бүр маш олон жишээнүүд байд юм билээ. За бүр хэд улсаасаа баян болцсон. Сүлдээ бол хөрөнгөн. Тэгээ манай нөгөө юуны цус 50 дарангуйламжны нэвтрүүлэг дээр Леопольдын талаар болон Мапутугийн талаар нэвтрүүлэг орсон байгаа. Орсон байгаа тийм. Сонирхолтой үйл дэлгэрүүлээд үзэж байна. За тэгээд 32 жил цус урсан дарангууллыг хийсэн. За уул уурхай бүгд нь төрийн мэдэлд авсан. Төрийн мэдэлд авснаар за төрөс өдөн хамаатнаа дараагаар томилж асар их баялаг одоо зис цаар алмаа зарцсан Конгос хулгайлжуулах бүгдийг 1980 он бүгдийг Мапуту хулгайлцсан байна. За Швейцарын банк нь 5 тэрбум долларын хадгаламжтай байсан. 5 сая биш шүү дээ. 5 тэрбум. За энэ ч юм уу зөв одоо Швейцарт байгаа шүү дээ. Өөр зөндөө юмуд байгаа. За тэгээ Мапуту Парис руу зөвхөн одоо шопинг хийж Парис руу Конкордоор хөлгөөр нисчээд буцаад ирдэг гэсэн гэж байгаа. Тэгээ Мапутутай холбоотой ийм шиг гарах бол манай нууц дарангуулч тэр зөндөө ярьсан баг. Учир нь үртэй тохирчий. За 1997 онд Мапуту Марокко улс руу зогтож тэндээ нас орсон. За тэгээд Конго улсыг асар том иргэний дайн үлдээг явсан. За тэгвэл Конгод яагаад иргэний дайнууд ингэж гараад идэм бэ гэдэг зүйл болсон байгаа. За 1990 он гараад юу болсон байдаг? Дэлхий дээр хүйтэн дайн дуусаад Мапутугийн эрх мэдэл жоо багасаад барууныхан дэвнийг дэмжих байсан. За тэнгууд Мапутугийн эрх мэдэл сулруулах Конгод яасан бэ гэхээр тухайн үед бас мөргөлдөөнүүд гарч ирсэн байдаг. Түүнийг одоо эсэргүүцлээд. За Конгийн 1-2 дугаар даа ингээд том дайнууд болсон. За Конгийн даа юунаас ихсэн бэ гэхээр 1994 онд Руандад геноцид болсон шүү дээ. Одоо хоёлаа Руанда улсыг харах бас айгүй бол эмгэгтэй зам дээрх байгаа. Дэлхийд дээр хамгийн сүүлд болсон одоо геноцид болсон. Энэ геноцидээр Хутууд хоёр үндэстэн. Хутууд нь ерөөдөө Руандагийн хамгийн их хүн амснаас нь Туцууд нь бага байсан. За колоничлогтод гарахдаа Туцууд нь ирэх барьдаг гэж гарахдаа ой авцсан ч нэг олон жилийн турш нэг өөртөө дарлууж яана очиж Хутууд нь бослог гаргасан. За ингээд 1994 онд Руандад болсон геноцидын дараа Хутугийн зэвсэгт бүлэглүүд Конгийн зүүн хэсэг рүү дөрвж орж ирсэн байдаг. Конгийн зүүн хэсэг рүү дөрвж орж ирсэн. За ингээд угаасаа өөртөө айгүйх асуудалтай байсан ус одоо Мапутугийн Мапутуч 97 он гэхэлэр чинь 3 жилийн өмнө Мапутуг байх үед орсон. За ингээд тэндээс Руанда руугаа буцаж тогтолж гисэн нөгөөд нь. Одоо Конгиг бол одоо юу гэж юм өөртөө бааз болгоцсон байна шүү дээ. Тийм байна. За ингээд Конгууд энэ дээр яаж дуртай яг вэ? За ингээд Руандаг
хуудчуудыг одоо хуудчуудыг хөөх ч юм уу. Тэрнээс л иргэний дан гараад бүр том болсон. За тэгээ Конгийн энэ хоёрдугаар дан бол Африкийн дэлхийн дан гэж нэрлэдэг. Африкийн дэлхийн дан гэж ярьдаг. Яг ялангуяа хоёрдугаар дан. За яагаад гэх юм бол энэ дайны үеэр 5 сая орчим хүн насварсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нэг дайнаар ийм их хүн хүчсэн тохиол байхгүй. Одоо бид нэг Солонгосын дан, Вьетнамын дан гэж ярьдаг тийм. Солонгосын дайнаар энэс 2 дахин баггүй насварсан гэж боддоо. 2 дахин баггүй. Тэгэхээр энэ өөрөө ямар том дай болсон бэ? За дайны суурь шалтгаан бол ойлгомжтой тийм. За энэ дөр тэр геноцид байсан. Гэхдээ Конгосод өөрт нь ямар асуудлууд байсан бэ гэхээр угсаатны аюул болон зөрчил байсан. За байгалийн баялагын төлөөх маш их өрсөлдөөн байсан. Яг гэх юм бол Катанга мужид уртлын муж болон бусад мужууд нь өөрсдөө маш их нөөцтэй, кобальт болон колтаны нөөцтэй учраас тэрийг өөрсдөө ингэж эзэмшээд Катанга муж ч өөрөө бүрт нэг хэсэг тусгаар тогтнож жагаад буцаад Конго авчихсан юм болж байгаа байхгүй. За тэгээд хөрш орнуудын оролцоон саяны юунууд болж байгаа юм. Тэгээ маш их зэвсэгтэй, маш их бүртгэлгүй ер бусын их зэвсэг байна тийм. Бүртгэлгүй зэвсгүүд маш их ороод ирсэн. Дээр үсэл ороод ирсэн гэсэн. Харин тийм байна. За тэгээд Руандагийн геноцид тэгээд Мобуту Сесе Секугийн дарангуулын дараах төрийн сулрал гэж байгаа. Төрийн сулрал. За ингээд ийм шалтгаанаас Конго дан гарсан. За Конго дайнаас гадна юу тэл алттай, алмазтай, кобальттай, одоо колтантай, зэстэй гэд стратегийн маш чухал олон одоо юунуудтай байдаг. Түүхий идүүдтэй. За тэгээд энэ би дайныг үргэлжлүүлэхээс гадна кобальт, колтан гэдэг хоёр энэ гол юмных нь ялгааг зүгээр тайлбарлаад өгч гэж байна. За кобальт нь яг монголоор кобальт гэж орчуулд юм билээ. За хими элемент те. Дэлхийн Конгос нь дэлхийн хамгийн том кобальтын нөөцтэй. За кобальтор юу гэхээр цахилгаан автомашины батарей байна. Гар утсын зөөрөн компьютер энэ сэргээгдэх эрчим хүчний батарей. Ерөнхийдөө батарейны хамгийн гол түүхий байхгүй. За тэнгуут энэ кобальтаас болж юу болж юм гэхээр барууны орнууд одоо Tesla ч юм уу том компаниуд энэ батарей мэдээж хийхэд бол энэ кобальт хэрэгтэй болно шүү дээ. За тэнгуут сүүлийн 15 жил хятад одоо хэдүүлээ хятадыг мэдж байгаа шүү дээ. Маш их цахилгаан шийдэж байгаа шүү дээ. Хятад кобальт хэрэгтэй болсон. Тэгвэл хятад яасан бэ гэхээр ардсан Конгод маш их хөрөнгө оруулж гисэн. Дид үс тавьсан, уурхаанууд хөрөнгө оруулсан. За ингээд Конго хятад улсад өртөө болж байгаа тодорхой хэмжээнд тэгтээ хятад улс төр кобальт их авч байгаа. За тэгвэл барууны улсууд болон Европын улсууд хятад гэсэн 3 улсын хооронд яаж яалаа кобальтын төлөөх одоо геополитикийн тодорхой хэмжээний одоо яг дайнгийн ашин тийм маш олон тийм өрсөлдөөнүүд янз янзын тийм асуудлууд явж байгаа. Тэгэхээр Конгод нэг ийм асуудал гарч иж байгаа. За энэ бол кобальт гэдэг байна. За колтан гэдэг нь болохоор баг энэ нэг төрлийн хүдэр байгаа. Колтан. За ерөөдөө яг ухаалаг утас идэг хамгийн гол бас юмнууд энд явчихдаг. За тэгээ компьютерийн төхөөрөмж. За өмнөх нь бол илүү батарей талтай байсан шүү дээ. Энэ болохоор яг смартфон, ухаалаг утас, компьютер, тоглоомын төхөөрөмжүүд янз янзын одоо тийм электрон тоглоомын төхөөрөмжүүд. За цэргийн электроникийн үйлдвэрт ашигладаг. За энэ нь болохоор зүүн Конго дахь зэвсэгт бүлэглүүд колтооны урхаа кинож олборлолтоос орлого олдог дайны санхүүжүүлэлт гол их үүсвэр болсон юм гэж байгаа. За тэгээд энэ колтан болон кобальт гэсэн хоёр юм бол Конгийн хамгийн гол нөөц нь энээсээ болоод айгүйх тайм болдог. За тэгээд Конгийн хөгжчүүл энэ хоёр зүйлийг цус дагуулсан металл гэж нэрлэдэг хараалтай металл гэж байдаг. Тэгвэл одоо бид нар байгалийн баялагын хараал гэж улсуудыг ярьдаг те. Энэ байгалийн баялагын хараал гэдэг улсуудаас ерөөдөө номерт 1 бичигдэх энэ жишээ болсон улс нь бол ерөөдөө ардчилсан Конго гэдэг нь улс байна. За тэгээд энэ улс чинь энэ хоёроос гадна алттай зэстэй, алмазтай гэж ерөөдөө маш том газар нутагтай. Одоо Монголын газар нутагтай дахиад талын нэмчиж гэсэн үг байхгүй. Ийм том газар нутагтай. Бүх юмтай байдаг. За тэгээд ийм байгаа. За тэнгууд дайн руугаа буцаад орё те. За Конгийн 1-р дан бол 1996-аас 97 он болсон. Энэ бол 1-р дан бол харьцангуй бага хэмжээнд ерөөдөө төгсөн дан болсон. За Руандагаас эхлээд улмаар Руандагаас эхлээд ингээд байлтаа бол үргэлжилсэн байдаг. За Конгийн 2-р дан гэдэг нь болохоор маш том дан болсон. Одоо тэр олон сая хүрээд 98-аас 2003 онд болсон. Энэ олон улсын дан болсон. Маш олон улсууд оролцсон. 8-аас 9 улсыг одоо оролцуулсан Африкийн хамгийн том орчин үеийн дан гэдэг хэлцэж болж байгаа. Энэ тусгаар тогтносон улсууд өөрсдийнх нь төрийн хэмжээнд оролцож байгаа дан байгаа байхгүй. За Руанда болон Угандад байгаа босгочдыг одоо ингээд дэмжижсэн учраас тэрийг ихсэргээр Конгод бол үйл ажиллагаа явуулсан. Засгийн газар болохоор засгийн газрын талд Ангол, Зимбабве, Намиб гэдэг улсууд бас орсон байдаг. За босгочдын талд Руанда болон Уганда ороод за нийтдээ ингээд амархан бол 8-9 улсын дайнд шууд удаар ингээд оролцож явсан байдаг. За олон дээрэс нь улсуудаас гадна дунд нь нэг энэ колтан болон кобальт байгалийн нөөцийн юунаас бүлгүүдээс дэмжигддэг жижиг орон нутгийн бүлгүүд маш их байсан. Одоо зэвсэгт бүлгүүдүүд одоо айрмууд бий болсон байгаа шүү дээ. Парамилитари гэдэг. Тий, тэд нар бас ингээд хоорондоо энэ өстө бүр ямар ч юугүй тайм болсон. Тийм утга учиргүй тайм болчихсон.
За энэний утга учиргүй дайны хамгийн том охирч юм бэ? Конго хүмүүс байхгүй. Иргэд байхгүй. За тэгээ дайны шугам нь хамгийн гол нь байнга өөрчлөгдөжсөн. Байны шугам байнга өөрчлөсөн. За тэгээд байгалийн баялаг саяны хэлсэн байгалийн баялагуудыг авч байгаа. За тэгээд эндээс армийн бүлэглүүд гадаадын сүлжээнүүд их хэмжээний ашиг олдог гэсэн. Конгийн дайнаас болж. Бас эсгийн худалдаач. Эсгийн худалдаач маш их тайм болно. За тэгээд хүмүүнлэгийн сүрэл шууд тулаанцлал өсөглөн өвчин дөрвөлтөөр асар олон асарсан. Зөвхөн гадагшаага Конгос хүмүүс төрөх биш. Ус дотор тийм том газамттай ус дотор дотоодын дөрвөхс маш их болсон байна. Тийм байна. Дотоодын дөрв. За 5-аас дээш сая хүн насарсан гэж үздэг орчин үеийн хамгийн их амиргцсандаа. За эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхэл бүрстэ үнэхээр төсөөлмөгийн арга болсон. Системтэй хүчин гэрэг маш их гардаг гэсэн. Одоо нэг цэргүүд байлдаж явахдаа эмэгтэйчүүдийг бэлгийн болчихсон маягаар цуг аваа байдаг гэсэн ч юм уу. Ялангуяа жоох хүүхдүүд. Тэгээ одоо болтол бас байгаад идэв шүү. Одоо болтол байгаа нь бол. Тэр нь бас юу юм бэ лээ нөгөө 200 гаруй овг аймаг одоо угсаатан зүй байгаад байгаа шүү дээ. Тэд нар чи хоорондоо нөгөө тэр нэг бие биенээ айлгах, сүрдүүлэхтэй нөгөө intimidate буюу тэр нэг айдас үүсгэх бодлого нас тэр байдаг юм байлээ. Нэг тосгоныг эзлээ болтой ирчүүдийг нь алаад бусад тосгонуудад одоо тий мэдээ өгөөд нь шүү дээ. Мессеж өгөөд нь. Та нар буучхгүй л ингэ шүү. Эмэгтэйчүүдийг нь бөөнөр нь авч яваад хүчээр хилдэг, зарцаа болгодог, худалдаалдаг асуудлууд аимшигт. За тэгээд бэлгийн хүч хэрэглээрээ ерөөдөө Конгос алдартай болцсон. За тэгээд дэлхийн хүчингийн нийслэл гэж одоо бүр тийм нэр хүртэл гарч ирсэн байна. Конгийг. Ялангуяа Конгийн зүүн эргийг яадулж Угандачууд байна, Руандачууд байна. Тэгээд Бурундичид байна тий. Тэгээд урд талд нь Катанга гэдэг ерөөдөө зөв 100 өмнөд олон зүгээс хөл ерөөдөө дэлхийн хүчингийн нийслэл гэж явдаг гэсэн. За тэгээд энэ хооронд Лорен Дезере Кабила гэж одоо нөхөр бас энэ Конгийн бас дараагийн ерөнхийлөгч болоод тэгээд өдөржсэн. Тэгээд буудуулаад алгацсан. Түүний дараа Жозеф Кабила ерөнхийлөгч болсон түүнтэй. За иймэрхүү олон юмнууд болсон байдаг. За Конгос одоо болтол яг нь иргэний дайн багассан. Гэхдээ дотоодын мөргөлдөөн энэ асуудлууд нь хямрал нь одоо болтол үргэлжилж байгаа. Одоо баялагын хараалын сонгодог утга байна тий. За өнгөрсөн жил манай од мөндөр дээр нэг Катанга мужид амьдардаг Лубумбаши гэдэг нийслэлтэй тэнд амьдардаг хүн бас мэдлэгээ болсон байна. Тийм байсан. Од мөндөр алтан гишүүн байсан тий. Тэгэхээр одоо бид нар муу мухайг нэрж байгаа ч гэсэн яг нэг сайн юугаар уурхай ажиллаж байгаа зөндөө юмуд байгаа тэнд. Компаниуд юм уу тийм төрийн бодлогын зөндөө байгаа. Тэрийг ярих юм бол бид нар цааш уутгартай магадгүй гэдэг учраас энийг ярьж байгаа манайхан бас ойлгорно. Бүх юм хар биш те. Бас цагаан юмнууд бас тэрүүгээр нэлээд одоо гайг болж эхэлж байгаа. За тэгээ Конгос маш олон хүн дөрвсөн бид зөв сонирхолтой болов гэдэг сүднээс ярьжээ. Дэлхийн айгүй мундаг нэг сагсан мөнгөчд Дикембе Мутомбо гэдэг. Энэ Дикембе Мутомбо гэдэг яг энэ Конгос гаралтай 9 ус хэлээр ярьдаг айгүй боловсралтай. Вау. Тэгээд энэ Конго хүмүүсийн хамгийн нэг онцлог нь маш урт нэртэй байдаг. Дикембе Мутомбогийн нэр нь Дикембе Мутомбо, Полондо Мукамба, Жанчко Мутомбо гэдэг нэртэй юм байдаг. Сагсан мөнгөч. Ямар гоё нэртэй юм бэ. Тэгээд дэлхийн хамгийн урт нэртэй сагсан мөнгөч болоод энэ бид бас бүртгэлтэй ингэ явж идэг. Ийм хүн байдгаа. За төр завсарлаад хоёр дахь үеийн тэтгэгчид үрдээ. Ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани за эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нарны эрчим хүчний системээр дамжуулан айлуурах аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг хамт олон юм байна. За MMS компани дэлхийн тэргүүлэгч сэргээгт эрчим хүчний технологи үйлдвэрлэгчдийн одоо Монголд халбын ёсны борлуулагч түнш бөгөөд манай эрсдээс уур амьсгал зориулан сайжруулсан хөлбөрүүдийг нь борлуулдаг юм байна. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө эрчим хүчний асуудлыг өөрөх гэрийн ч байна уу, үйлдвэрлэл аж ахуйн үйлдвэрлэлийнх ч байна уу те төвлөрсөн цахилгаанаас хол газартаа үйлдвэрлэл аж ахуй эрхлэхтэй амьдран суухыг хүсвэл MMS компани мэргэжлийн хамт олонд хандаад байгаль дэйлтэй нарны сэргээгт эрчим хүчээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. За Монгол улс бол нарны эрчим хүчний нөөцөөр бол дэлхийд тун дээгүүр бичигддэг улс. Жилийн 260 хэдэн нарт өдөр гэдэг үлээ. Тий. 260 зөв. Маш олон нартай өдөртэй. Тэгэхээр нарны эрчим хүчний бол хязгааргүй өгөх нөөцтэй орно. Тэгэхээр эрчим хүчний асуудлаа ч гэсэн байгаль ээлтэйгээр шийдэх нь одоо Улаанбаатар хотод ч гэсэн болно шүү дээ. Улаанбаатар хотын бохирдолтой тэмцэхэд бас тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах юм байна. Тэгэхээр та бүхэн эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS компани мэргэжлийн хамт олноос авах боломжтой. За Конгосын одоо муу муухай зүйл нэрсэн бол сайн сайхан зүйл буюу амьтдын нэр те байгалийн одоо гой те одоо Конго хүмүүсийг хөлөө пигмей хүмүүс ингээд намхан хүмүүсүүдийг ой модон дасаж амьдэрдэг гэл энэ ч одоо угаасаа уулынхан бас намхан байдаг шүү дээ. Богино мөч гартай учраас уул руу авирахад ч юм уу янз янзын имэгт одоо энэ Кавказын Дагестанчууд бөхөр сайн байдаг шалтгаан чинь богино мөчтэй янз янзын нэг бүхэн имэгцэг хийгээд тэр богино юмд аюу хэрэгтэй болдог. За илүү
Европод илүү өндөр спортондоо сайн байдаг ч юм уу те. За пигмейчүүд яг адилхан жижиг гин битээ. Тэгвэл амьтдын зарим жижиг мэддэг. Чи ширэнгийн ойд амьдардаг занг сонсч ирсэн үү? За jungle юу сонсч ирсэн? Хараг ширэнгийн ойд амьдардаг зан. За бусад саванагийн заанууд байна шүү дээ те. Бусад заануудаасаа илүү жижиг гин битээ байдаг гэсэн. Ягаад гэх юм бол ой модон дэвж байгаа учраас том битээ байгаа юм л тэнд чинь багтахгүй. Тийм учраас энэ Конгод амьдардаг одоо Африкийн одоо forest elephant гэхэлэр чи монголоор ойн зан гэж орчуулсан юм да тий. Ойн зан гэж байдаг. Энэ шодон соёотой дötгөн ойд амьдардаг. Тэгээд хамгийн гол нь зааны ясны 8-наас бол тоон ирж төрсөн. Тийм байна. Юу соёотой юм байна. Тэгээд нэг айгуу гоо зураг өгдөж нэг ой модонд гэр бүлээр унтж байгаа нэг заануудын зураг үү тий. Бас нэг шилдэг юу зураг болж ирсэн. За тэгээд Конг мөрний айсаа маш олон юм одоо амьттай байдаг. Бидэртэй хувьд бидний хувьд хамгийн сонирхолтой байж болох нэг амьт нь бонобо гэдэг мичний төрөл байна. Мичний төрөл байна. Энэ мичин яагаад онцгой вэ гэхээр хүний хамгийн ойрын төрөл гэж явдаг. Шимпанзетай одоо төстэй төрөл нийт одоо ДНХ-ээр буюу 98.7 ч л айгүй ойрхон хүнтэй төстэй байсан. Хүнтэй төстэй. Тэгэхээр одоо үүдч мэндэ бидний хамгийн ойрын төрөл болсон мичний төрөл юунд амьдарч байна? Конгод амьдарч байна. За ерөнхийдөө шимпанзе дотор бас пигми шимпанзе гэдэг нэг. Одоо пигми шимпанзе гэдэг. Тийм юу хаа тэгээд хүнтэй ерөөдөө ДНХ-г 98.1 адилхан гэж одоо бараг л маш ойрхон тийм төрөл зүйл болчиход байгаа. За энэ зөвхөн Конгод амьдардаг. За бонобо бичтэй яг сонирхуулаад миний дуртай кино байдаг. Planet of the Apes гэдэг. Мичин гаригийн сүрэл, бичин гаригийн одоо сэргэлтгээд сурлууд байдаг шүү дээ. Тэрэн дээр гардаг Цезар гэдэг бич маань бонобо юм байна. Тий, бонобо. За энэ одоо шимпанзетай ойр төрөл хамгийн ухаантай байна. За уулын горилла гэждэг. За уулын горилла бол дэлхийд дээр маш цөөхөн үлдсэн. За ерөөдөө Конг, Руанда, Уганда гэсэн улсын одонд хуулууд дээр л амьдардаг. За тэгээ ан агнуур, дайн, ойн сүтгэлээс болж толгоонд буурсан. Толгоонд буурсан юм амтан байгаа. За манайхан одоо зарим мэдэх багт окапи гэдэг юм байдаг шүү дээ. Анаш шиг юутэй. Анашны төрөл мөртлөө анаш биш. Энэ Конгод байдаг маш ховор амтан. За анааштай төрөлний за манай гомбол зургийг өгчнө л да. Анааштай төрөлнийг бидээ морь шиг суталтай. За ширэнгээ ойд амьдардаг маш нуугдвал амьдралтай. Тэгээ энэ амтныг болохоор ойн анаач гэж бас нэрлэдэг. Зургийг харж ирсэн нэг. Тий. Ерөөсөө энэ тэнд өөр газар харж байгаа юм жоохон итгээд дүү ч юм шиг. Итгээд дүү тий. Тэгээ ойн анааш гэж нэрлэдэг. Гэсэн мөртлөө тэр амтныг хараад нэг тийм одоо юу ч юмд зэр гөрөөс гэж харахад бас нэг өөр. Одоо хинтээ лама гөрөөстэй төстэй ч юм шиг нэг хараад. Гэтэ өөр. Анааштай илүү төстэй байдаг. Ийм амтан байна. За дэлхийн хамгийн том горилла юунд дэр байдаг? Конгод байдаг. Яг Конгийн нэг хамгийн асуудалтай зүүн хэсэгт амьдардаг. За тэгээд уул уурхайн их олборлол дайн хууль бус ангааслалаас устгай явд орсон. Ийм юу байна? За тэгээд Конгод маш олон төрлийн шуунууд байдаг. Энэ нэг халуун юу маш олон төрлийн устай болохоор маш олон төрлийн шуу байдаг. За дээрэс нь Конг мөрөн болон Тенганак нуураар олон төрлийн зөвхөн тэнд амьдардаг эндемик загснууд байдаг. Тэгэхээр Конг мөрөн болон Конг ус арталсан Конг бол дэлхийн одоо ургамал амьтны хувьд бол маш онцгой газар гэж хэлж болно. Тийм байна. За хоёлаа тэгвэл би Конг улсын хоолны талаар яриад төлөв өндөрлөө. За Төв Африкийн халуун орны байгаль гол мөрөн ширэнгэн олон үндэсний соёлтой нэгт холбоотойгоор тэдний хоол ч гэсэн маш өвөрмцөө. За гол үндэс нь бол кассава гэж байгаа. Кассава гурил гэж гаргаж авдаг тийм. Мөн эрдэн шишээр хийдэг юм зурмаг. Тийм. Нэг гарандаа ингэж зурж агаад иддэг. Тэгээд нэг сүмстэй шөлтөө хоолыг хольж идээд байдаг. За энийгээ шүл мах ногоотой хамт иддэг. За муамбе дахиа гэж хоол байна те. Одоо палмын тос палмын тосыг монголоор үгүй. Одоо далдуу модны л их байна. Тий, далдуу модны тос. За газрын самар халуун ногоо соустой дахиа нэмэх Конгийн хамгийн алдартай хоолн тос гэдэг юм байна. Муамбе чикен гэж байна. За сака гэдэг нэг сонирхолтой хоол байна. Кассаваны навчаар хийсэн өтгөн ногоон шүлгэн. Загс эсвэл махтай хольж иддэг. Нөгөө гол их мөрөнтэй учраас уургийнх нь их үндэс нь нөгөө загс байх тохиолдол маш өндөр байдаг юм байна. Загсыг өрнөх хэрэгэлдэг юм байна. Мөн загсыг бананы навчанд ороогоо жигэнсэн уламжлалт хоол байна. Либоке гэдэг зураг нь бол их гоё л харагдаж байна те. Мака ябу гэдэг нэртэй давсалж хатаасан загс эхэлчлэн төфөтэй хамт иддэг юм хоолтон байна. За Конгийн талаар нэрний тал дээр би бас нэг сүлд нэг юм хэлж чинь. Заир гэдэг нэрийг манайх айгүй сонсчихсон баг. Заир ус гэх те. Тэгээ Конг бүр нэг бас Заир мөрөн ч гэж нэрлэдэг нөгөө талаар. За Заир гэдэг нэрийг болохоор 1971 онд энэ Мобуту Сеско
одоо Конг гэдэг нэрийг Заир болгож өгжсэн. За тэгээ Заир гэдэг нэртэйгээр дэлхийн нийт мэддэг гэж 1997 оноос Мопуту өхөө Заир гэдэг нэрийг аваад болоод тэгээд буцаад Конг болгосон гэдэг. За тэгээд ардталсан Конг гэж улсын нэр нь гэхдээ яг ардталсан улс ихтэй бол эргэлзээтэй гэж айгу олон улсууд хэлдэг л дээ. За нэгний түүх нь бол юм байгаа. Тэгээ Заир гэдэг нэрээр хөл өмгөөллийн орд бол орж исэн байдаг. Тэгээ Африк ТV төлөөлж. За одоо энэ жил 2026 онд бол хөл өмгөөллийн орд дээр ардчилсан Конг гэдэг нэрээр анх удаага орох гэж байгаа. За Конг улсын үндэсний спорт бол хөл өмг. Хөл өмгөөр маш одоо мундаг тоглолдог. За ялангуяа гадаад бэлэг төрсөн, за англи төрсөн маш олон залуучууд буцаад Конг ардсан Конгийн нэр дээрээс одоо тоглолдог болж байгаа. За тэгээд хөл өмгийн шгшээг нь дэлхийн аварга эрхээ авсан. Одоо Конг улс бол одоо ард түмний баяр баясгалан ч юм уу тиймэрхүү зүйл одоо болох гэж байгаа. Ягаад гэх юм бол тэр Лумумба хэрвээ нас бараагүйсэн бол Конг улс ийм олон зүйл одоо тарамал байдлаас нэгдвэл байдал үүсч магадгүй гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо үүд чинь зүгээр миний хувьд бол романтикаар хөл өмг сайн тоглох юм бол дэд үед бол нэлээд бас өөр өөрчлөлтүүд бас гарч магадгүй гэсэн миний хувьд асуудал байгаа. Тэгээд бол спорт гэдэг өөрөө юу дагуулдаг бид нар 2008 онд харсан шүү дээ, хүмүүсийн сэтгэл санаа, багтлыг ингээд нийлүүлж өгдөг. Тэгэхээр Конг улсад бол ийм зүйл бас хэрэгтэй улсуудын нэг болов гэж миний хувьд бол бодож байна. За тийм байна. Тэгэхээр Конгийн ардчилсан Конгийн шгшээ багтаа энэ дэлхийн хөл өмгийн аврагт амжилт төсөө. Нэрээ спорт үнэхээр ард түмнийг нэгтгэх одоо тий өөртөөхөө ижил төстэй байдлыг харах. Бие бинийгаа уучлах, хурших, тий хамтдаа баярлах, багтах тэр сайхан зүйлийг бий болгодог гайхалтай зүйл шүү. Яг гэх юм бол энэ түүхөөрөө Нигер улсад автагдчихсан 1996 оны Олимпийн наадамд хөл өмгийн багыг төрүүлжсэн. Нигерийн 3 том үндэстэн чинь шал өөр болсон гэж байгаа юм. Одоо юуд ч юм да тухайн үед төр чинь бас тодорхой хэмжээний соёлын өвсгөлөөнүүд өөрчлөлт оруулж байгаа шүү дээ. Тэгэхээр Конг ч гэсэндээ тийм боломжууд бас байгаа юм болов уу гэж харж байна. За баярлалаа заяа. Та бүгдийг шинжлэх ухаан танин мэдхүн Од Мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сууг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 адилгаанаар хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдэл давах хүрээтэй бодтаатгал нохон ирээдүйн хөгжлийн өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэдэг. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.